Улсын хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороод лав гарагт оролдлоо. Хурлааны ихэнх засгийн газраас өргөн мэдүүлсэн мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хил зэсгийг хэлэлцсэн юм. 2010 онд бүх сумдад мал үржлийн алба гэж байгуулсан. Энэ албаны зорилго юу байсан бэхлээр ерөөсөө л энэ малын эрүүл мэндийн холбоотой асуудлыг л төр захиргааны бодлогоор зохион байгуулах ийм л асуудал байсан. За түүнээс хойш энэ үйл ажиллагаан дээр та нөхдийн дүгнэлтийг сонсомоор байна. Улсын мал эмнэлгийн газар гэдээ бид нэр босоо тогтолцоотой мал эмнэлгийн газар байгуулж явж байгаа. Энэ маань бол улсдаа, аймагтаа, сумандаа, тасагтай байхаар тооцоолсон. Тэгээ ер нь нэгдсэн нэг удирдлагаар хангая. Тэгээ удирдлага зохион байгуулалтаа нэг болгоё гэдэг үүднээс энэ хуулийн дээр бол тэр мал эмнэлгийн тасаг гэдгээр харуулж гисэн байгаа. За энэ Ийхүү хилцээд мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцхийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100% дэмжснээр байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Байнгын ороогоор үргэлжлүүлэн засгийн газраас өргөн мэдүүлсэн малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хилцэх хэсгийг хэлэлцсэн юм а. Монгол улсын малын шилдэг шилмэл үйлдвэрийг цөм сүргийг бүрдүүлэхэд та бүхэн ямар ажил зохион байгуулж байгаа вэ? энэ малын удмын сангийн үндэсний төвгээд одоо байгуулагдах нэг байшин барилгын ашиглалтанд бараг орсон шахав. За доторх тоног хөрөмжийн аваад үйл ажиллагааг эрхлүүлэх шаардлагатай юм байгаа. Энэ дээрээ ерэн жоохон төвлөрүүлээд энэ малынхаа удам өгшлийг сайжруулах чиглэл рүү жоохон анхаарал тавьж ажилт юм лөө. Хитрхи их олон юм тараагаад татчих юм бол эргээд тэргээ олж авч чадахгүй ерөөсөө нэг үрдүн дүрсэн юм болчих гээд. Тэгэхээр ер нь эхлээд энэ удмын сан дээрээ бас энэ сайн удам өгшлийн дотоодын болон гадаадын хэлтүүлэгчтэй сонгож авчирч тэгээ өрсөлийн бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлээр одоо бас онцгой анхаарч ажилтдаг юм билүү гэсэн бодолтой ажиллаж байгаа. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцхийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100% дэмжснээр байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахар боллоо.